Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил зогсон байдалд орсноос гадна иргэдэд дарамт учруулсаар байна. Энэ талаар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9-р хорооны иргэдийн төлөөлөл хэвлэлийнхэн тандан бодит байдлаа учрууллаа. Хотын дарга Батүлийн сүржин амлалт өнөөдөр иргэдийн амьдралд тус болохоос илүүтэйгээр түүг удаж эхэлсэн байна. Тодорхойлбол гэр хорооллыг дахин төлөвлөх ажил хийгдэхээр яригдж эхлэхэд иргэд сайхан бодолтын энэ ажлыг дэмжин хэрэгжилтийг 5 жил хүлээсэн ч өнөөдрийн байдлаар ямар ч үр дүн алгаа. Үүгээрч зогсохгүй тендерт яасан нэртэй ЗАГ гэх компани барилга барьж иргэдийг орон сууцанд оруулах нь битгий хэл иргэдийн өмчийг дураараа эзгэнчгээд сууж байгаа гинэ. Өнөөдрийн хүртэл барилга барих биш зураг төсөл гаргаад түүнийг хэд хэдэн удаа засаад сууж байгаа ийм л ажилтай компани шүү гэдгийг иргэдийн төлөөлөл учирлаж байна. Үүнээс гадна иргэдийн газрыг бодит үнээс доогуур үнэлж байгаад тэд бохимдолтой байгаа юм. Газрыг метр квадратыг 100-аас 200 мянгаар үнэлчихэд орон сууцныхаа үнийг 2 сая 400 мянга гэд хэвнэх сууж байгаа энэ компанийн үйлдэл иргэдэд таалагдаагүй учраас зарим оршин суугчид өөрсдийнхөө газар дээр орон сууц барих гэтэл нийслэлээс ЗАГ компаниас зөвшөөрөл авах ёстой гэсэн хариу өгчээ. Тэд энэ компанийнхантай уулзахад хэрвээ орон сууц барих бол бидэнд 2 өрөө байр өгөө гэсэн хариултыг тавьсан байна. Өөрийнхөө эзэмшлийн газар дээр барилга барихад яагаад бусдад татвар өгдөг болчихоо гэж иргэд гайхширцуунаа. Манайх бол өөрсдөө ер нь юм барья гэсэн зорилготой. Тэгээд сая хөөцөлдөх гээд нийслэлтэйгээр явтал загаас бичиг авчир гэж намайг хэлсэн. Тэгээд заг дээр бичиг авах гээд ирсэн чинь ЗАГ компани одоо манайх бол 40 жил 2-3 жил одоо энэ дээр одоо ажилласан. Ажилтны цалин мөнгө гэсэн тэгээ шал өөр юм яриад өдөөс. Тэгвэл яах вэ? Би ингээд одоо газар дээр барилгын тулд яах вэ гэдээ асуустал зөвшөөрөлдсөн гэсэн цаг. Тэгээ зөвшөөрсөд яаж зөвшөөрөлцөх вэ гэсэн чи өдөөс чи надад 2 өрөө байр өг. Одоо ЗАГ компани надаас яагаад 2 өрөө байр гэсэн шалтгаан бол ер нь бол манад 2 өрөө байр өгнө гэсэн бодолтой. 400 м квадрат газрыг 2 өрөө байраар аавна гэсэн зорилготой л байсан. Тэрнийхээ одоо намайг алданхад оруулж байна. Танах тэгэхээр манад 2 өрөө байр өгөх ёстой гэсэн мөдс ярьж байгаа. Батүл даргаыг бас нэг удаа бид манайдаа энд ирсэн. Ирээд одоо өөр одоо ягаад энэ үйлдвэрлэлийн сургуульдаар бүр юу ягаад тэгээ ерөнхийдөө бол одоо танаа Сүхбаатар чинь Аа зэрэглэлийн газар аа. Ерөнхийдөө одоо энэ их сайхан газар шүү. Энд бол одоо өөрснөө хааваас барьж болно. Ингээд дид бүсчийг чинь хөгжүүлээд өгөө гэж хэлсэн. Тэгэл хэлээд биднээс бас баяртай одоо сайхан зарим нь барилгатай болох нь зарим нь хаавстай болох нь гэл яадсан. Одоо юу хаавс чүтэл юу ч хөө үлдэж байна. Анх энэ ажлыг санаачлан хороо бүрт өөрийн биеэр очин иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг дахин төлөвлөлтөнд тусгаж хэнийг чохиролгүйгээр асуудлыг шийднэ гэж амлаж байсан хотын дарга өнөөдөр албан бичиг хүргүүлээд ч иргэдтэй уулзах нь битгий хэл хариуч хэлэхгүй тагжиг болжээ. Хаусжуулна, орон сууцжуулна гэж сайхан амлалтаар иргэдэд итгэл төрүүлчихэд өнөөдөр тендерт ялсан компани л бүх асуудлыг шийдэх ийм байдалд хүрчихжээ. Зөвхөн ганц компани гарыг харж суугаад ажил нь зогсон байдалд орчгоод байхад яагаад энэ ажлыг өөр компанид шилжүүлэх байгаа нь хачирхалтай. Ямар ч тач иргэд өөрийнхөө газарт өөрсдөө эзэн нэж сонголтоо хэд хийх ёстойг сануулъя.